За дэлхийн томоохон шашнууд бүгдээрээ за христийн шашин, исламын шашин, жүүдийн шашин, буддийн шашин бүгдээрээ мянган жилийн өмнөөс хүн төрлөختөнд сайн сайханд итгэх, муу мухай үйлийг хийхгүй байх, бие бинийгээ хүндлэх, хайрлах зэрэг ёс суртахууны сургаалаа түгээж, итгэл үнэмшлийг төрүүлж ирсэн байдаг л да. Тэгээд энэ мянга зуун жилийн түүхтэй тухайн улс үндэстний соёл заншилд гүн нэвчсэн байдаг. Одоо бид нар сайн мэднэ. Жишээлбэл одоо Европт бол христийн шин байд юм уу? За христийн шин дотроо үнэн алдарт нь ч байд юм уу? Одоо Оросын өв уламжлал соёл гэхэд л энэ үнэн алдартын шинтэй салшгүй холбоотой байдаг. Энэтхүүдийн өөрсдийн бусдаас ялгахдах өөр хоорондоо ижисэх одоо оюун санааны нэгдлийг бас нэлээд одоо бүрдүүлж өгдөг зүйл нь бол жишээлбэл хиндүү шашин байх жишээтэй. За сүүлийн үеийн археологийн олдруудаар Монгол улсын газар нутгаас жишээлбэл одоо 1600 жилийн өмнөх одоо Нярун гүрний үед холбогдох бурхны шишний маш том цогцлбор олдоод байна. Тэгээд бүгдээрээ мэднэ хүүс толгойн бичээсгээд энэ нутагт монголчууд оршин тогтнож одоо сууж байсныг батлах энэ бичгийн олдвор бол олдсон байгаа. Энэ бичиг бол бурхны шишинтэй гарцаагүй холбоотой агуулгатай гэх мэтлэн. Тэгэхээр эндээс харахад бол Монгол нутагт зарим хүмүүс хэлдэг л дээ сүүлийн 200-300 жилийн дотор бурхны шишин биш юм байна. 1600 жилийн өмнө бурхны шишин шүтэж түүнтэй холбоотой маш том одоо цогцлборуудыг бидний эцэг өгөөд бүтээж байжээ. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн монголчуудын дийлэг олох нь за нэг ялангуяа шашин шүтдэг монголчуудын үнэмлэхүй олох нь бол бурхны шишний шүтдэг. Бидний хүүхэд төрхөөс ахуулаад хурим найр таалал төгсөх болох гэд олон зан үйл бол энэ бурхны шишний зан үлийн дагуу явагдаж бидний ертөнцийг харах үзэл хийгээд өдөр тутмын амьдралд маань шингэсэн байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгэхээр бид нар үе уламжлалаа хүндлэх, дээдлэх, хадгалах ёстой. Ямар ч ус байлаа гэсэн бид нар мэднэ. Японочууд ихэд үе уламжлалаа ямар хүндэлдэг вүлээ? Хятад ихэд ямар хүндэлдэг вүлээ? Англичууд ихэд ямар хүндэлдэг вүлээ? Бид нар хоорондоо одоо бүх хүн байх албатай биш гэдэг. Зөнх олонх нь нэгдэн нийлдэг итгэл үнэмшлийн одоо ийм одоо цогц бол бурхны шишин одоо энийг үгүй гэх ямар ч боломжгүй зүйл л дээ. Бурхны шишин бол монголчуудын олон зууны турш мянган жилийн өмнөөс 1600 жилийн өмнөөс монголчууд бидний шүтэж ирсэн зөнх олхон шүтдэг шашин мөн. Тэгэхээр монголчууд бидний хувьд энэ дэлхийн нийтээрээ тэмдэглэж байгаа бурхан багшийн дүүчин өдөр буюу одоо бурхан багшийн баярын өдөр гэсэн үг л дээ. Энэ өдөр бол гарцаагүй чухал тэмдэглэлт тэр өдрийг баяр баясгалантай тэгээд энэ өдрийн гол агуулга нь бол мөнхөө бурхны сургаалыг л эрхэмлэн дээдлэх сэтгэлд суйрлах учиртай болохоор нөгөө ёс суртахуун, инэрл нэгүслийг урайга болгох энэ өдрөөр дамжуулж хүн шиг байх би зүв байж чадж гэнэ үү чадахгүй байна уу зүв байх ёстой шүү дээ гэж өөрийгөө одоо ажиглах өөртөө асуулт тавиад өөрийгөө засах тунгаах ёстой өдөр юм байна. Энэ жил 6 сарын 11-нд бурхан багшийн дүүчин өдөр тохиож байна. За бусад дүүчин өдрөөс одоо ялимгүй онцлогтой энэ жил бас чин одоо тогтоолоороо нийтийг хамарсан баярын өдөр болгоцсон. Тэгэхээр энэ өдөр хэрхэн тэмдэглэх вэ гэдэг дээр илүү одоо нийт зүсгтэн олондоо хамруулсан үйл ажиллагаануудаас бүрэлдэж байгаагаараа энэ одоо 2025 оны бурхан багшийн дүүчүүд жоохон онцлогтой. Тухайлах юм бол 6 сарын 11-нд Сүхбаатарын талбай дээр нөгөө л буддийн сургаалын огшин болсон инэрл нэгүсэл, ёс суртахуун, бясалгал, йога зэргийг нийтэд тайлбарлан хүргэсэн ийм өдөрлөг болно. За мөн одоо бурхны шишний хүндлэн дээдэлдэг олон уран бүтээлчд маань хүрч ирж бас
аяду уран бүтээл хийхэд ээж өгөрөх болно. За бурхны ишнийг ер нь бурхан багш айлдахдаа бол ер нь сэтгэлийг засах, сэтгэлийг хэмчлэх эмээ гэж хэлдэг. Тийм болохоор сэтгэлийг эмчилье гэсэн одоо буддийн шашны үүднээс хүний амьдрал тохиолдоод байгаа зовлон зүдүүр, одоо ёс суртахуун, сэтгэлийн амар амгалан зэргийг тайлбарлсан асрууд ажиллах юм. Тэгээд ерөн жил болгон бид нэр төв талбайгаас өсвтнүүдийн хамтаар гандан тэгшлийн хийд рүүгээ ирээд нэг юм мандал өргөдөг ийм парад болдог. Энэ парадыг бид нэр өдөр шөнөөр гэрэл чагсаал болгож анх удаа хийх гэж оролдож байна. Ер нь Азийн орнуудад бол маш их илбэг болдог. Тэгээ бид нэр яг энэ жил хэдийн хугацаад авчиг байсан ч гэсэн одоо шөнийн гэрэл чагсаалыг хийя гэж байна. Тэгэхээр энийг үзэж байгаа хүмүүст уриалахад 6 сарын 11-нд төв талбайдаа ирж энэ өдөрлөгтөд оролцоорой. За мөн 21 цагаас эхлэх гэрэл чагсаалд нь оролцоод бүгдээрээ бурхан багшийнхаа тариныг за уншаад одоо хамгийн гол нь энэ цаана хүн зөвд итгэх, сайн сайхан тэмүүлэх энэ итгэл үнэмшлийн суурь байх учиртай. Энийг л давтан бодон сэтгэн чагсаалд оролцохыг уриалж байна да.